За хөтөлбөрийн энэ хэсэгт нийтийн хоолны салбарт 25 жил ажиллаж байгаа Баасан Дорчийг онцолж байна. 10 дугаар хороололд Монгол Зоог хоолны газар ажилуулдаг түүнийг 10-ын Басках гэдгээр нь мөн хуушуураар нь олон хүн андахгүй. Тэрээр дугуй хуушуурыг төв цэнгэлд хүрээлэнд анхудаа асар барьж зарж байсан талаараа олон сонирхолтой түүхээ бидэнтэй хуваалцсан юм. Баасан Дорч цэрэг армийн салбарт ажиллаж байгаад зах зээлд шилжих үеэр Канада руу явж хоолны газарт ажиллажээ. Ингээд эх орондоо ирээд сурч мэдсэн зүйлээ ашиглан нээсэн хоолны газар нь 25 дахь жилдээ доктортой үйл ажиллагаа явуулж байна. Анх наадмын талбайд асар барьж хуушураа зархад мөнгөө авч амжихгүй хэмжээний их дараалал үүсэж анхны ерөнхийлөгч Очир Батгойг хуушураар дайлж байжээ. Ерөнхийлөгч Очир Батгой байсан. Тэгээ би тэнд цэргийн ногоо асар барьж одоо хуушурыг хийж эхлээд тэндээс эхлээл ер нь манайхыг мэдхгүй газаргүй болсон. Тэ. Хуушур гэдэг юм бол бөөрөнхий хийж үзэлээ, дардгаар хийж үзэлээ, чингүтгээр хийжсэн ерөнхийдөө Монгол гэрээ хуушур гэж ярьдаг штэ. Тийм чингүтгийг ч бас хийж илээс. Тэгээ чингүтгийг бол бас нэг яваагүй ерөнхийдөө хийдэг болохоор энэ наадмын хуушур гэж бөөрөнхий хуушурыг бол ер нь одоо ингээд олон жил хийж гинөө. Тэ. Монгол Зоог хоолны газар 10 дугаар хорооллын автобусны буудлын ард байрладаг. Ойролцоох Эрдмийн өргөө сургуулийн сурагчид эдний байнгын үйлчлүүлэгчид. Анх эднийхийг байгуулагдаж байхад 1-р ангид орж исэн хүүхдүүд өнөөдөр ээж аав болсон төдийгүй энэ хугацаанд 2 үе бүрэн төгссөн гэсэн үг. Хүүхдүүд сургуулаа төгсөж ажлын байранд гарсан ч зорин ирж хоолдог. Мөн хаана ажиллаж байгаа хэдэн хүүхэдтэй болсон зэрэгээ хуваалцдаг байна. 20 гаруй жил зөвхөн эднийхаар үйлчлүүлж байгаа байнгын үйлчлүүлэгчид ч олон байдаг байна. Намайг бол ер нь одоо тэгээд захаар наран туул захаар явж исэн ч тань богонд явсан ч тань ер нь тэгээд одоо машины худалдаа эрхэлж байгаа хүмүүс хүртэл ингээд явж байхдаа өө 10 яах вэ та юу хийж яах гэж байгаа машин дэрэг аваад дүүгээс аваараа гэдэг ингээд явж идэг бас танихгүй хүн байхгүй. Баасан Дорж энэ хугацаанд олон хүнд хоол тэр дундаа дугуй хуушур пишки хийхийг зааснаас өдгөө 5 нь өөрийн хоолны газарт олжээ. Эдний хамгийн эрэлттэй хоол нь хуушур пишки, шарсан авирга, гурилтай шүл, банштай шүл. Мөн хоолндоо айл болох амтлагч халуун ногоо хийхгүй Монгол амтаа хадгалахыг эрхэмлэцдэг байна. 2-3 жил үйлчлүүлж байгаа. Тэгээд хоолны авиргагүй юмцтай. Тэгээ бас хэмжээний хувьд ч гэсэн том байдаг. Тийм бас адилхан тэгээд гоё амттай болохоор нь л орж ирдэг. 5-6 жилийн дээр үйлчлүүлж. Ер нь аюу хүн чанартай, аюу хүнлэх хүмүүс байдаг байхгүй. Хүмүүсийг орж их дуртай, зам дагуу болохоор аюу ажгүй байдаг штэ. Надад таалагддаг. Намайг байхгүй бол хүмүүс бас гараа явдаг гэж. Би ингээд байж ивэл одоо тэгэл бас яриад дийлгээд ингээд суугаал идэж уугаал гардаг. Тэгээд над дээр орж намайг зорж ирдэг улсууд бас байна. Таныг байхгүй болохоор бид нэр заримдаа гараа явчихдээ штэ гэсэн ч улсууд байдаг. Тэгэл би байхгүй ч гэсэн хоол өөрчлөгдөнө гэж байхгүй. Миний тоогооч нар бүгд л ингээл 20 хэдэн жил цуг энэ албан зүтгэж байгааг өвд. Тэгтээ бас намайг харахаар өөр байдаг юм шиг байгаа. Үеиг байдаг юм уу яа гэдэг тийм л нэг сэтгэлд ойрхон байдаг гэж ярьдаг. Өглөө 9 цагаас орой 9 цаг хүртэл бүтэн 12 цаг ажиллахдаа тэрээр огт ядардаггүй. Харин ч олон хүнийг хоолдог, буянтай ажил хэмээн тодтогож энэ бүхний ард гэргийн байж бүх ажлыг нугалдаг гэдгийг онцлсан юм а. Энэ салбарт чанартай сайн үйлчлэгийг бий болгохыг зорддог учраас шин салбар нээх гэж хичээдгүй гэдгээ ч ярьж байсан юм.